За. Байнтай талбар харагдсан. Тэгээ ингээд дайн бодоод учир зүггүй буудалцаал дээгүр баахан бөмбөг шидэлцээл доогуур баахан ингээд буунууд ингээд буудалцаад тийм өдөр зураг. Тэгээд одоо яг буудалцаж байгаа хүмүүс дээр нь ингээд төвлөрсөн чинь энэ нэг залуу яг л нөгөө автомат машин даана гэдэг үлээ засваргүй бууддаг бууны ард зогсож байна. Тэгээ тэрний хувьд ингээд дайн ингээд 100 таах шиг амар баярлаад буудаад байна л та. Тэгээд нэлээ энэ ингээл үргэлжилж байгаа л нэг юм маш чанга дуу дуурч энэ тэр дайн талбар дээр нөгөө аимшиг ийм дохио хотод дуурдаг шиг тийм маш чанга дуу дуурангууд талууд зогсож байна. Пауз авч байгаа юм шиг. Яалчгүй цэргүүд зогсоод цэргүүд өөрсдийн баазн дээрээ буцаж хурж ирээд хоолнд орж. Тэгээд хамгийн ихэнд харагдсан залуу хоолны кантинд цэргүүдтэй хамт оочлоо зогсож. Энэ хүний хувьд бол одоо энэ нь өдөр тутмынхаа нөгөөх нь амьдрал мэрэгжлийн цэрэг, дайны мэрэгжлийн цэрэг юм байна. Тэгэл хоол идэл бус цэргүүдтэйгээ ярилцж чинь. Тэгээ бус цэргүүд нь ч гэсэн өөр шинэ мэрэгжлийн одоо цэргүүд энд бол ердөөсөө ингэж албан шаардлагаар аргагүй дээд ингээд дайм боллоо гэж хүмүүсийг дуудсан биш. Энэ дайт чав цэргүүд дандаа тийм цэргийн мэрэгжлийн хүмүүс юм байна. Энэ бол ажиллана. Тийм болохоор энд ингээд одоо бүр ингээ аргаа барьсан гэ ам тэмцэж байгаа тийм мэдрэмжтэй хүмүүс дайнд байгаа даамагт дайтай даамагтлаа тийм мэдрэмжтэй хүмүүс алга. Өсөө ингээд өдөр тутмын зүйл. Тэгээ ингээд шал өөр ингээд хол зайтай газар дайтаж байгаа юм байна. Энгийн иргэд нь болохоор өөр газар тусдаа ингээ амьдардаг. Тэгээ дайнаа болохоор энэ шал өөр газар ингэж дайтаж хийж байгаа. Энэ талын хувьд болохоор тэгэл нөгөө ажиллаа игээл тэгэл одоо энгийн амралтын цаг гэж бас үт юм байна л да. Одоо энэ дайн засвардаг. Тэгээд нь бүгд ингээл хонх тэр чанга дуурангууд дээрээ дайнд оролцдог биш ингээ ээлж ирээ. Бараг 24 цагийн ээлж мээлжтэй ч юм уу. Тийм байдлаар ээлжилж байнга дайтдаг юм байна. Яг нийтийн бас засварлагтай. Бусд үед нь байнгын дайтастай. Яг л нөгөө уурхаад хүмүүс ингээ ойдлоход ингээ ажилдаг та. 8 цагаа ээлжээр 3 хүмүүс тусдаа 24 цагтаа гарч иж мэддэг ч юм уу. Тиймэрхүү байдалтай ингэж ээлжилж зохион байгуулалттай байдаг юм байна. Тэгээ энэ баг ингээд одоо шалтгаан нь зүгээр л мөнгөний дай юм байна. Шинэ газар нутгийн шинэ одоо бизнес боломжийн мөнгөний дайн болж байгаа юм байна. Улс орнуудын хооронд. Тэгээ хаана ингэж болоод байгаа гэсэн чинь энэ болохоор өстой өөр гариг байна. Шинээр нэгдсэн гариг тэнгууд нэг улс орнууд чинь хамгийн түрүүнд цэргүүдээ явуулаад аль болох тэр гариг дээр их газар нутгийг ингэж өөртөө мэдлэлд оруулах гэдэг газар нутгийн дайн хийгээд байгаа юм. Тэгээ хоорондоо тохиролцсон юм байна л да өмнө нь. Нэлээд олон ингээд дайн эхлээд өөртөө ингээ хооронд өөртөө их нутг дээр хийдэг байж байгаад зүйлдээ ингээ хашраад маш олон сүйрлүүд явагдаад тэгэл дахин сэргийн босголт гэж маш олон хугацаа цаг үрээл тэгэл дахиад байлдаал нураал сүрэл ингээд байсан болохоор сүулдэ хоорондоо тохиролцсон юм байна. Эсвэл асуудлуудаа энэ дээр шийдэхгүй гээд өөртөө газар нутгт дээр шийдэхгүй өөр газар гээд өөр гариг дээр шийдчихийгээд тэгэл нэг тийм айлгүй байдал баталгаа хамгаалах яам гэдгээс гадна бүрийн тийм бизнесийн шин чанарын зүйл болсон юм байна. Энэ дайн зэргүүд яалган тушаал энэ бүх зүйл. Тэгээ байнга одоо ингээ олон жил ингээ явсараад энэ болохоор энгийн зүйл болчих. Тэгээ мэдээж ингээд хол явж дайцж байгаа энэ цэргүүд нь болохоор өндөр цалинтай. Тийм болохоор одоо иш сонголтоо хийгээд ирж байгаа хүмүүс.
Тэгээ одоо хамгийн түрүүнд тэр ингээ харагдаад төлөөд байгаа залуу мань болохоор ингээд өөрөө бас амар их тийм их уйддаг хүн юм байна. Тэгээд ший дээр хаачихсан альч мэржл өдөртэй санагдаад тэнд нь ингээд амар их тайван тогтцсон. Угаасаа тэндээ ингээ асуудлаа шийдэхгүй дандаа гарч шийднэ гээд өрмийн даваа үнэхээр ингээд дэлхийн тайван юм байна. Сонирхолтой зүйлүүд байгаа ч гэсэн тэд нар нэг бүгд нь тийм сонирхолтой санагддаггүй. Амархан санагддаг бүх юм. Тэгээ бүх юм ингээ амар болохоор чинь амархан өөртөө санагдаад амархан хийгдээд эренгүүд нь нөгөө дотроос нь ингээл буцлаад тэмцээл тэмүүлэл ингэдэг ингээд юу ч гарч ирэхгүй байсан юм байна л амьдрах хүсэл. Тэгээ арга хайж аваад одоо энэн байдлаар амьдаа мэдрэх гээд хайж аваад энийг ийшээ сонгоод ийшээ өрөд ирсэн. Ямар нэгэн зүрхтэй нүүр тулаал тэр ингээд олон өнцгөөс нь бодоол хийгээл шийдээл ингээл явж байгаа нэг сонирхолтой байгаа. Гэтэ одоо дахиад үүдч эхэлж байна энэ залуу. Дайны төлбөр нэлээд удаан байлаа. Тэгэл эхлээд ингээл хэцтэй санагддаг байсан бол одоо болохоор зүгээр амар мэрэгжлийн сэрэг болсон. Эрдэс өөрт нь бас амархан санагдаад. Тэгэд ингээд үүдчихэд байгаа юм ингээд мэдрээд байгаа болохоор тэр нь өөрт нь жоохон хүнд байна л да. Тэгээ энээсээ залхах юм бол өөр юу хайнаа, өөр шин юу хайнаа гэдэг. Энээс өөр ингээ аюултай экстрим зүйл байхгүй шүү дээ. Тэгээ одоо энэс үүдчүүл би яахан болж байна гэдрөө. Тэрийг ухамсарлаад мэдрээд яа тэгээд өөр шиг ингээд энэ хүмүүс мэдэрч гинүү гэд бас үзлээ л дээ. Тэгээ тэнд байгаа зэргүүд нь ингээд зарим нь ингээд тасчихсан. Тэнд байгаа байдал бас ингээд хэдийн айлтаж гисэн ингээд яг юу хийх нь ойлгомжтой. Бүр даавар нь ойлгомжтой. Олж байгаа авч байгаа мөнгө нь ойлгомжтой болохоор ингээд заримд нь бол үнэхээр тухтай бокс болж эхэлж. Ямар ч зэн залуу готрахгүй шүү. Тэгээ энэс өөрөөр харж үзье гэдэг. Энийг өөр энэ амьдралын сонирхолтой болгож эсвэл арай өөрөөр олж харж мэдэх тийм зүйл юу вэ гэдэг. За 90 тойрно энэ удаа болохоор хүмүүсийг ажиглаж 90 тойрно бай газар дахиад шинээр судалж эхэлж байна л та. Яа тэгээд өөр шиг нэг үеийн хүмүүс тэмүүдэд бас өөрөөс нь төрүүлж ирсэн бас ахмад үеийн хүмүүс. Нэртэй ярилцж үзээл нэг онц юм санагдахгүй. Үеийнх нь бас жоохон өөртөө зарим нэг тийм төстөө мэдрэмжтэй явж байна. Гэтэ энэ залуу шиг тэгтлээ ингээд толтлаа үтцсэн тийм байхгүй. Тэгээ шинэ хүмүүс ирж байна энд. Дараагийн одоо дараагийн үеийн цэрүүд буюу ингээд залуу хүмүүс. Тэгээ тэрнэртэй ингээд ярилцсан чинь бид нэр ингээд арай өөр юм аа бас өмнө хүмүүсээ бодвол. Өөрийнх нь нас чацуу бол өмнө үеийн хүмүүсээ бодвол эдгээр арай өөр. Энэ байгаа цэргийн технологиудыг ингээд тэднийг бодвол маш хурдан эзэмшдэг тийм толгойн ажилтдаг хүмүүс. Маш хурдан сураад амархан хийгээд тэгээд тэрийг ингээ харж ажиллаж ясна өөрт нь бас нэм сонирхолтой болж байна л да. Та нар одоо юмыг хурдан хийгээд хурдан эзэмшээд ингээ сураад ойлгоод явж байна. Уйтартай санагддгүй хамгийн хурдан сурчаар яа асууж чинь өөр шинэ адилхан одоо асуудал байгаа бол. Энд нэр хэлж чинь л да. Хичнээн олоодаа хийсэн гэсэн их өөдөд байхгүй хаа. Одоо шалбарталтай чухал зүйл өөрсдийн хувьд бид нэр хийж байгаа гэдэг мэдчихэж байгаа болохоор өөдөхгүй гэдэг чинь. Одоор ийм хариулт өгч байна. Тэгэл энэ хүүхдүүдийн хэсэг ажиллаж ийн л да. Гэсэн чинь хүүхдүүд болохоор
Тэрс нь юугаараа гэдэг өөрөө адам болоо гэсэн чинь их өөр зоригтой нэг тийм хүсэл мөрөөдөлтэй том зоригтой. Тэр нь болоод мэдчихлээ. Тэгээ энэ залуу ингээ өөр хандлаар ингээ ухамсарлаад ингээд бодож ин л та. Би ер нь ингээд нэг тийм том зориг мөрөөдөл төрөдөл хүсэлгээд байдаг гэсэн. Тэгсэн чинь миний хувьд бол тэгээ сонирхолтой гоё амьдрахын тулд энэ бол амар том амьдралын зүйл юм биш үү? Бидний хувьд юу том юу ингээд ямар зориг юм том болоод надтай ингээд өстөө юм байж ингээд уйдахгүй гэж итгэлтэй хэлж байгаа юм байна. Залуу сонирхож чинь л та. Тэгсэн чинь нөгөө дүүнд нь хэлж чинь хамт одоо нэг удаа суугаад ярилцсан чинь бид нэр ингээд юу ч шийдэж одоо юу шүүнээд авъя гэд эхлээд үнэлтэд ярьж бидний сэтгэлээний ингээ хүрээ юм юу юм биш. Энэ хүртлээ ингээд тэлээд тэгээ тэрэн дээрээ гаццсан байгаа даа болохоор ингээд эндээ баригдаж энүүгээрээ л амьдарч байгаа. Тэгээ тэрнээсээ ингээд цаашаа өөр юм бэж болдог гэдгийг бас хүнээсээ инстинктээр мэдээд байгаа болохоор амар уйдаад байгаа гэдэг чинь. Та энэ амьдралаас өөр цаашаа илүү сонирхолтой илүү гоё юм бэж болно гэдэг мэдээд хүнээсээ инстинктээр мэдээд байгаа болохоор ингээд уйдаад байгаа. Тэгээ бид нэр өөрсдийнхөө энэ мэдрэмжиндээ бат итгэлтэй байгаа. Тийм болохоор энэ хязгаарын цаа илүү тэлж эсвэл хүмүүсийн анзаарахгүй байгаа, харахгүй байгаа тэр зөвлөрүүл ингээд явж дахин шинэ үүд хаалгыг нээн гэж бодож байна гэдэг. Тэгээ ашгүй нэг арай өөр юм ярьсан, өөр сэдв хүндсэн юм хүмүүстэй ингээд ярилцаад энэ зүйлүүд гоё юм л та. Сонирхолтой. Тэгээ энэ залуу нь л одоо энэ дүүнэрийн хувьд харилцан ярина их сонирхолтой болж өрнөж. Нөгөөх нь бодож байгаагүй сэтгэж байгаагүй харж байгаагүй юм зин хөвгтөд хараад байна л да. Арай өөрийн өнцгөр. Тэгээ тэрийн өнцгүүдээ ингэж мэдрэхгүй юм харах. Тэгээл чинь нэлийн хэсэг хугацаа танилцаад сайн ярьсны дараа тэгвэл бидний ингэж ярьж ярих ч яах вэ? Тэгээ хинч ингээд амар юм яриад гой юм яриад хэлчих чадна. Яаж хийх үү гэж асууж. Тэгээд энд одоо ирсэн энэ шинэ үеийн дүүнер нь болохоор уусаа хэцүүлэлттэй ирсэн хүмүүс юм зүгээр ч нэг одоо ирээгүй ороо нэлийн юм одоо бодчихсон сэтсэн сон байгальтай ийш ирсэн юм. Тэг зэрэгтэй. Тэгэд ингээд асуух тусам ингээд яг нэг жоохон хэлэх юм хэлчихээ бусдад зүйлүүд нуугаад байна л тэгтээ хэлсэн зүйлсээс энэ залуу холбоод за энэ хүүхдөөсөө энэ нэг л ноцтой том юм хийх гэж ирсэн байна гэдэг мэдээд тэгээд энэ аюултай гэдгийг бас мэдрээд байна л та. Миний амьс ч үгүй янз бүрийн болчгүй гэд мэдрээд байгаа мөртлөө дарагдаа хэлэх гээд хэлж чадахгүй бод. Энэ анхаарал таваарай гэж хэлсэнээс өөр юм хэлж чадсангүй. Том юм сэдэж байгаа юм гэдэг. Итгэх юм бол ингээд энэ хүүхдүүд барих чинь тэгвэл ингээд нөгөө хийх гээд байгаа зүйл нь болохгүй. Тэгвэл яг энэ хүүхдүүд юу ийгээд ямар үр дүн одоо гарч ирэх бол гэж бас сонирч тань хөдлөөд байна л та. Сонирч чангаас гадна өөр зүйл хүсэж байгаа юм хүслэн. Яхан гэдэг. Тэгэл яач л нөгөө хүүхдүүд чинь төлөвсөн ясараа том одоо эргэлжих зүйл нь хэлж энэ дайны баазууд дээр зөвхөн өөрсдөө газарч биш эсрэг талын дайны дайснуудын бааз дээр нь ч гэсэн өөрсдөө хүмүүсийг оруулсан. За тэгээд энэ дотроос янз бүрийн болох гээд байна да гэдэг энэ залуу бол ингээд сандарч ин л та. Сонирхолтой байгаа даа мөртлөө сандраад байна. Энд юу болох вэ? Энд юу болох вэ? Бид нэр ямар эргэлт хийх гээд байна гэдэг. Тэгээд ингээд мэдхгээд энэ залуу хүүхдүүдээс асуунгууд энэ та нар ингээд тэр одоо шинэ үеийн цэрүүд нь хэлж ин л та. Хоорондоо байлдаад ингээл уйдахгүй байна уу? Гэт их төсөлгүй ингээл адилхан юм дутагдаал яваад идэг. Энэ хизээ дуусах юм бэ? Тэгж та амьдрал ингээд амар уйдгартай байгаад байна гэл экстрим юм хайгаад байгаа шиг бид нар ч ихсэн адилхан. Ер нь тэр чигээрээ их уйдгартай амьдраад хараад байна л та.
Тийм болохоор одоо бид нар гоё юм эхлүүлнэ гэдэг чинь. Тэгэл дэлбэрэл болчлоо. Дэлбэрэлт болчлоо. Өөрсдийнхээ баазыг тэднэр дэлбэлчлээ. Тэнгүүд эсрэг талын одоо нөө байлдад исэн дайсны газар нь бас тэдний бааз дэлбэлцсэн. Дотроосоо. Ерөөсөө л нөгөө залуугийн цэргүүд байгаа хгүй айл ал талын. Тэгээ өөр зүйлтэй нүр тулъя. Тийм хүүхдүүд тийм урайтай. Тэгээ тэр баазуудыг ингээд бүгднийг дэлбэлсэн чинь нөөдөл нь юу болчихоо гэж удирдлагууд нь сандарч байна л да. Дотроосоо дэлбэрчлээ гэл дайсныхан бас дотроосоо ингээд дэлбэлчлээ гэд. Тэгээ эднэр болохоор ингэж хийцэн юм. Хэрэг бид нар ингээд энэ тойрогтой байгаа л энээсээ гарахгүй байхыг ингээд хүсэж байгаа бол бид нар тэгвэл тэр тойрогт нь шин зүйлийг хүчээр оруулаад ирээ л да. Тэгээд сонирхолтой болгоё амьдралыг гэж шийдсэн юм байна энэ хүүхдүүд. Тэгээд дэлгэцлийнхаа дараа тэнд ингээд нэг тийм том аппаратыг шинэ үеийн технологийн том аппаратыг ингээд ажиллуулж байна. Бас өөртөө ингэж оруулж ирсэн. Нууцаар барьсан. Тэгээд тэр аппарат нь ингээд нээгдсэн чинь яасан бэ гэхлээр ингээд орон зайн үүд нээж байна. Том үүд ингээд тэр дэлбэрэлтээс ингээд бас тэр дэлбэлсэн учиртай байна л да. Тэр орон зайг бүснүүлээд тэнгуү тэрний тусламжтайгаар ингээд одоо сансрын технологийн нэг тийм үүд нээсэн чинь тэр үүд нээсэн шал өөр ингээд зүйлсүүд ингээд нэвтрээд ороод ирлээ. Энэ хүмүүсийн аюулгүй гэж бодсон тэр дэлхийн орон зай болон эзэлсэн байгаа энэ гаригууд тэр нарны системийг гэж хэлэх юм уу? Шал өөр ингээд нөгөө амьд оршихуйнууд сансрын хөлөгтөө ороод ирлээ. Тэгэхээр нэг орж ирсэн. Тэнгүүтээ тэд нар ингээл хоорондоо ингээл хэл ойлголцохгүй, нэвтрэлцэхгүй тэгээд ингээд шоконд орж ин л та хүмүүс маань. Тэгээд энийг ихлүүлсэн залуу цэрүүд болохоор баярлж байна. За одоо ингээд шин зүйлийг хүсэдсэн гараад ирлээ ч тэгээд нөгөө залуу цэрүүд баярлж байна. Тэгээ нөгөө залууд хэлж ин л та одоо ингээд хардаа. Одоо тулаан юм утга учиргүй тавцсан байхгүй. Одоо жинхэнэ амьд гарах тоглоом эхэлж байна. Тэгж байна. Тэгээ энд амар галзуу санагдсан юу вэ гэд. Би ингэж шинэ зүйлийг одоо хүсээд өөр зүйлийг хүсээл хайгаад яваад байгаа гэсэн та нар шиг гэж амар сэтгэж бодсонгүй тэгж. Та нар тэгээд өөртөө бол өөр бус хүмүүсийн ингээд аюулд оруулж ийн гэж өдөөс бодохгүй нүү гэсэн чинь нөгөөдөл чинь үгүй гэж тэгж байна. Нэг бол энэ тойрогтой бид нэр тэгэл ингэсгээл амьдарсан хараад өмхийрэл өхөн нэг бол бүр дараагийн төвшин дахиж ингэж хөгжиж юу ах хэрэгтэй. Цаашаа явах хэрэгтэй гэл тэгээд нэг бол тэгэл ингээд үхий нэг бол гэ байлж байгаа үхий нэг бол шилжээд цаашаа хөгжөөд явъя л гэдэг юм зүйлийг хэлж байна. Тэгсэн чинь энэ ингээд залуу ингээд уйдаад байгаа гэд тэгж байгаа шүү дээ. Өөр шиг ингээд хүмүүс ингээд өөрөө л ганцаараа гэж бодоод исэн чинь өөр шиг хүмүүс дэлхийдээр ингээд зөндөө байт юм амар уйдсан. Тэгээд ингээд мэдээгээр ингээд гарахгүй байгаа даа ингээд төрийн хүмүүс нь их мэдлэгтэй хүмүүс нь ингээд нуугаад идэм байл та. Бүх зүйл ингээд маш тийм энгийн юм өртлөө ингээд тогтцсон ойлгомжтой амархан болоод ирсэн чинь хүмүүс амар их амьдралаасаа уйдаад сүлдээ ингээд одоо энэ дэлхийд за ингээд сансар юм бэ. Баригууд одоо ийм байгаа юм бэ. Тэгээ сансрын хөлгөөр явсан ч гэсэн хязгаарнд нь бас хязгаард нь очиод нэг ийм өөр шин зүйл гарч ирэхгүй байна гэд хүмүүс нэг амьдралаасаа ингээд уйдчих эхлэнгүүтээ бүгд тэгвэл өгсөний дараа үл яадаг юм бол гэд хүмүүс ингээд олноороо ингээд амиа орлох дүүсүүд гарч ирсэн юм л та. Тэгээ мэдээж тэрийг ингээд олон нийт зарлахгүй нуугаал. Тэгэл технологи нь хөгжөөд энэ юунд ашиглах нь бас мэддэхгүй.
хоорондоо л нэг дайтахаас өөр одоо зүйл хийхгүй. Тэгэл тэр нь болохоор энэ шинэ үеийн залуучуудад цэрэг болж орж ирж байгаа энэ хүүхдүүдэд ердөөсөө утгагүй санагдсан юм. Бүр ингээд утгаалтлаа ингээд хятадаа ингээд өвдсөн. Залхацсан. Хаашаа зориод байгаа ойлгохгүй. Дайн хүртэл одоо юу болцсон? Ажил шиг болцсон. 9-5 цагийн хооронд ажилтаа ажилласан. Тэгээ ийм ихтгэл үнэмшилтэй үзэл бодолтой ингээд залуучууд гарч ирээд нэгдсэн юм байна. Ерөөсөө л тэгвэл ингээд өөртөө хайгаад ингээд янз бүрийн зүйл шинэ амьдрал шинэ зүйл ингээд оруулж ирж чадахгүй байгаа бол бүгдээр дүүл өөртөө дуудъя гэж тэгсэн юм байна. Аюулыг дуудъя. Тэгээ энэ зүйлийг хийсэн. Тэгэхээр ер нь бол ингээд нүүр тулах тэр юу даваа сорио гэдэг энэ зүйл байхгүй байх юм бол ингээд хөгжөөл, дэвшээл, ухаантай болоод идэг, зэвсэг хөгжөөл, технологи нь хөгжөөд идэг. Солигтой ашиг гаргаж ч юм уу тий ухаантай болоод байгаа бол ухааны ашиг гаргаад байгаа юм байхгүй бол гал гэдэм юм. Тэгээ сүүлийн амьдралаас үүдж эхэлт юм байна. Тэгээ одоо энэ порталаар ингээд юу ороод ирсэн. Гаргийн ингээд хөлөө онгоц ороод ирсэн шууд сканер чинь газар ямар газар ороод ирчихв. Тэд нар ч гэсэн өөрсдөө мэдэхгүй. Маш хол байдаг. Уулзах боломжгүй ч юм уу тийм орон зай цогцсны хэмжээст байдаг. Тэгээ тэд нар шууд мэдээллүүдээ аваад өөрсдөө хүмүүс рүү мэдээлэлээ дамжуулж ин л да. Зашин газар болсон. Шинэ даймд оршуунуудыг олсон. Энэ мэдээллийг цаашид хараана уу гэдэг. Тэгэл нөгөө ингээд энэ зүйлийг одоо снан дараалал нөгөө улс төрийн их мэдлэлтэй хүмүүс сандарч эхэлчихсэн. Одоо яах вэ? Хоорондоо ингээл одоо өдөр тутмын ажил шиг болсон дайнуудаа зогсоё бэжээр юу яах вэ? Нэр найрсаг өнө үү? Дайцах гэж байна уу гэл. Тэгээ холбоо тогтоох гэж үзэж ин л да бүгдээрээ ухаантай хүмүүсээ бүгдээрээ нийлүүлж аваад хоорондоо ярилцаад тиймээс холбоо тогтоох гэж үзэж чинь нөгөө талд гэсэн холбоос нь хүлээж авч ин л да тэр харьяагийн хүмүүс. Тэгээ ер нь бол ингээд энэ ухаантай одоо бүхэн ухаалаг хүмүүсээ дуудсан гэж яаж тэр хүмүүс их тогтолтой дотроо. Тэр ухаанаа тэр их хөдөлмөрлөж ингээд юу асан өөрийгөө ингэж дийсэн энэ ердөөсөл хаана ашиглахаа мэдэхгүй яаж хэрэгээ гаргахаа мэдэхгүй тэгэл зүгээр ингээд 50 амьдарч аал дуусчих юм уу гэж хэлсэн бүх хүмүүс зүгээр амар сэргэж байна. Тэ том асуудал. Бүр ингээд зүгээр нэг хувь хүн ганцаараа тулах биш нийтээрээ хамтдаа нүүр тулах тийм том зүйл гараад ирлээ. Бидээс нэртээ нүүр тулахаас гадна хин юу яагаад хийчихв гэдэг зүйлийг мөрдөх очин болох гэдэг энэ зүйл явагдаж байна л да. Судлаа түрээдэргээл давхар ийм хоёр зүйл ингээ хийгдэд яваад байна. Тэнгүүтээ нөгөө хайр гаргийнхан чинь энэ хайр гаргийнхан бас юу байсан юм бэ? Өөртөөх гэр орноос гараад том хүлгүүд нь ингээ бүгдээрээ ийшээ тийшээ ингээ тархаж ингэж явж нэгсэжсэн. Бас өөртөө хязгаарын цаатлыг даваад тэгэхээр цаатлын хязгаарыг ингээл мэдээд явсан хэрэгтэй. Гэтэ энэ хүмүүстэй одоо найрсаг байх уу байх уу гэдэг нь бас ойлгомжгүй. Өөртөө бас шийдэж бид нэр тагшигтай газар байна уугүй юу гэдэг нь судалж байгаа юм байна. Том хүлэг дотроос шууд тэр одоо орон зайг судлаад шинжилээл жижигэн төхөөрөмжүүдийг явуулаад хүмүүс нь ямар юм бэ? Тэгээ малчлууд нь ямар юм бэ? Гэтэ энэ бас амар өндөр түвшний одоо юу вэ? Хайр гаргийнхан байна гэх юм уу? Ашиг малтмал дотор нь хүмүүс өөртөө орж. Тэгээ зөвөр ингээ хүмүүсийн ингээ олборлох талаар юм болов гэсэн чи үгүй хүмүүсийн хэл соёл мэдсэн зүйл мэдлэг гэдэг энэ зүйл нь ашигт малтмалтаа орж байгаа юм байна.
Яагаад гэвэл тэдний хувьд бол энэ шин зүйл, судлах зүйл, ойлгож мэдэх зүйл. Энэ ингээ амьдрал оршихуй, амьд оршихуй байна. Тэгээд өдий хүртэл ингээд хөгжөөд эндээ ингээд хүрсэн, энэ хүртэл одоо төвшөнд хүрсэн байна гэдэг бол өөрөө маш том судалгаа. Тийм болохоор тэдний хувьд бас хүмүүс маань хүн гэдэг одоо энэ шунаа амар сонирхолтой байна. Бас. За тэглээ найрсгаар ингээд төрөлцөөд ингээд нэг хилд хүрээд мэдэж авах уу? За эсэргүүцвэл эзэлж төрмгийлж мэдэж авах уу гэдэг дээр л сонголт авах гээд. Тэгэл яг нэг хоёр тал ингээл яага мэдгүй тултад цоцсон маш айл айл би бинээ хараад. Тэгээ мэдээж дэлхий болохоор ямар ч гэсэн өөртөө гаргийг сүрүүлчихгүй хүн шиг энэ тэнд ингэж эзэлж асан бас гаргуудаа сүрүүлчихгүй хүн шиг таахан их таймнаар үзмээр байгаа. Нөөдлөр сонирхолтой эднэрээс юу судалж болох вэ? Шал өөр хүмүүс гарч өөр амьдрал гарч иж байна. Тэгээ өөртөө хүмүүсийг явуулж хөлөө онгоцон суулгаад тэгээд холбоо тогтоож ойлголцох эхний оролдлого. Тэд нар болохоор шууд юу яаж ийн сканердаа л ойлгочих чинь толгоонд нь мэдээлэл явал ямар ч хэсэг хэлний талаарх мэдээллийг авцсан. Өөртөө нь аппаратанд боловсрогдоод учир одоо ойлголцох гэдэг юм зүйл хийж байгаа юм. Тэгээ нөгөө талаар энэ аппаратгүй зүгээр шууд бодол руу нь хэлээч ойлголцож болох юм. Тэгээ бодол руу ингээд тэгээ толгойд орхино ингээд эднэр ингээд төвлөрөх юм бол тэнд үг мөггээ тахгүй зүгээр тэр хүмүүс дотроосоо мэдрэмжээрээ их гээд байгаа юм тех гээд байгаа юм ингээд санаагаар ингээд харилцдаг юм байна. Шууд мэддэг. Гэтэ эднэр бас нөгөө хэл гэж үүссэн энэ систем сонирхолтой болохоор ихтэй хэлээр нь ярилцах хүсэж байна л да. Тэгээд хязгаарыг хэлж давж очдог одоо өөртөө хэлцэлж тийм ингээд амьдралаа да бид нар. Та нар хэм бэ? Өөртөө яаж тодорхойлдог вэ? Бид нар та нарыг мэдхийг хүсэж байна гэд тийм санаагаа илэрхийлж үгээр эхлээд үгээр. Тэгээ ямар ч гэсэн эднэр эхлээд эхний уулзалтаараа бол за ямар ч гэсэн ингээ их шууд хөрмгөл дайр маань эзнэлэн гэхгүй юм явахгүй юм шиг байна. Тэгэхээр ямар ч гэсэн ойлголцох гэдэг үзээ ойлголцож болох юм шиг байна гэсэн тийм дүгнэлт найдлага. Тийм мэдээж өөртөө танилцуулж ирсэн шалтгааныг асууж. Бэж тэд нар бол сансаргүй ишиг хүрээд ирсэн. Орон зай портал үүсэнгүүт нь ороод ирсэн. Тэгэхээр тэд нар ингээд хэлж энэ сансруу зүйл гэж байдгүй. Бид нар ингээ учирстай байсан болоод холбоос үсээд энд учирсан байна. Тэгээ бид нар ингээд та нар ингээд ямар үнцэнтэй байж болох уу гэдгийг тодорхойлцоод хамтрах уу, судлах уу, нийлэх үү, эсвэл устгах уу, эзлэн түрм хийх үү гэдгийг шийднэ гэж шуудалж. Тэгээ шууд сулууга өөрт нь бид нар ингэнэ гэж хэлж байгаа нь хүмүүстад мэдээж ингээд эвгүй байна. Тэгээ техник техникаараа одоор бид нэр шууд ингэж дийлж яаж чадахгүй юм шиг байна. Тэгвэл бид нар үнцэнтэй гэдгийг яаж харуулах уу? Тэгээ төрмийлээд байх шаардлагагүй аль болох хамтрах. Тэгээ найрамдалтай байх гэдгийг яаж харуулах уу гэдэг дээрээ хүмүүс над тэр удирдлагууд тэр судалж байгаа хүмүүс эрдэмтэд төлөрч. Тэгээ энэ ингээд холбоо тогтоох байдал ингээд хэдэн он үргэлжилж л та нэгдүгээр оролдлого, хоёрдугаар оролдлого, гуравдугаар оролдлого гээл учрыг нь олчихгүй л тэр оронд нөгөө хүмүүс чинь нөгөө гар гарийнхан ингээд хамаг мэдээллээ ингээд цуглуулад өөрсд рүүгээ дахиад явуулж цаашаа ерөнхий удирдлага руугаа. Тэгээ ерөнхий удирдлага нь болохоор энэ бүх мэдээллүүдийг бүгднийг ингээд харчаад за шийдэх гэж. Үзлэн төрмийлэх үү, хамтрах уу, устгах уу гэдгийг.
Тэгэл нөгөө зүйл нь шийдвэр гарах гал ээж. Тэр оронд нь болохоор нөгөө залуу цэргүүд яач вэ гэд харж байна. Нэрд юу болсон юм болоо гэд. Тэдний хувьд болохоор яг ингээд зорилго нь ингээд өөртөө бид нэг байдлаас гарахгүй бол тэгээ шин зүйлийг цөмөлж оруулж ирнэ гэсэн зорилготой байсан. Тэр нь биелсэн, амар баярлсан. Одоо болохоор цааш тийм ингээд хөгжил үйл явдал яаж өрнөх вэ гэдэг дээр амар анхаарчихсан баяртай байна. Тэгээ нөгөө талаар ингээд нуугч чинь хэр хийсэн гэдэг юм ихтүүлэхгүй тул. Тэгээ энэ ингээд э, тэгээ шинэ үеийн цэрүүд болохоор ер нь бол дайтвал дайцсан шиг дайтаад эсвэл нэг бол эдгэртэй хамт тэдний ингээд орон зай ямар гэдгийг бид нар хаашаа судалж юу руу тэмүүлж байгаа ингээл өдөөсөө л энэ нэг тийм одоо ингээл болцсон судлагдсан ойлгомжтой гэсэн энэ орон зайгаас л гарахыг амар хүсэж байна. Ер нь бол тэгэл ердөөсөө ингээл бослого юм байна. Бослого хийгээд байгаа зүйл нь бослого юм байна. Терроризм ч юм уу. Нэг зүйл ингээ хөдөлшгүй ингээ тогтцсон байгаа даа бол ингээ асуудал байх чинь хүмүүс тийшээ анхаарахгүй байгаа даа бол бүгдний шок нь ортолно. Тийшээ анхаарах хэрэгтэй болтол нь шоконд оруулах хэрэгтэй гэл ийм үйлдэлүүдийг хийх зорилготой байсан, биелсэн. Тэгээ үүндээ харамсахгүй байна. Эхлийн хувь заяа ямар ч байдлаа дууссан хамаагүй харамсахгүй гэдэг дээрээ нэг нэр. Тэгсэн сонирхолтойхон шиг орчиж байгаа л дуусъя гэдэг одоо юутай. Лозунгтай. Бүх зүйл хөл рүүгээ тэмүүлэх нь ойлгомжтой юм бол сонирхолтойхон шиг амьдрий. Тэгэл эднэр болохоор ингээл юу аал юм л да өдөө атгач доороос удирдлагуудаа байлцчихил да. Эсвэл нийлээд цаашаа явъя л да гэдэг ийм хүсэлтүүд бидний хувьд сэргүүдээс гарч ирж байна гэл тэрийгээ явуулаад. Яг тэд нар ингэж байж хад юу ааж байна? Нөгөө хар гарынхан манд зөвлөлүүд нь шийдвэр гаргаж. Тэд нар юу шийдсэн бэ гэхлээр эхлээд дайрч үзье. Өөртөө хэр хамгаалах нь вэ? Хэр тэмцэх нь вэ? Хэр нийлж чадах юм? Хэр одоо нэгдмэл байж чадах юм гэж шалгаж байгаа юм байна. Тэгээд энийг ингээд биенийхээ төлөө гэл хэр нэгдмэл байж чадах нь гэдгийг үзэж агаад тэр одоо чанаруудыг ингээ олж харах юм бол хамтрая. Тэ соёлоо судалцъя гэдэг ийм одоо шийдвэр төрж. Тэгээд нэгдэж чадахгүй одоо ямар нэгэн байдлаар тэгээд тэмцэл нь ингээд онцгүй явцгүй байх юм бол эднэр болохоор тийм доод түвшнийх юм байна. Нэг тэгвэл судлаад сонирхоод байх шаардлага байхгүй мэн гэдэг шийдлийг гаргах гэдэг юм байна. Тэгвэл зүгээр л одоо ашигт малтлаа ашиглачаад харчаад явъя, цаашаа явъя гэдэг ийм колон болгож цаашаа явъя гэдэг ийм төлөвлөгөөтэй. Тэгээд тэр одоо төлөв шууд дайралтай эхэлж байна. Мэдээж өндөр технологийн дайралтууд болохоор жижигэн одоо энийг маш том гэдэг үнэхээр амар том хөлгөөн гоцоод байна л да. Тэгээд тэндээс нь жижигэн хөлгөөн гоцууд ингээд салаад явж байгаа нь хүртэл ингээд энгийн бас хөлгөөн гоцуудыг бодвол сансар хөлгөөн гоцуудыг бодвол том дайралтууд эхэлж байна. Дэлхийн дайн гэдэг ш. Дэлхийн дайн. Тэгэл тэд нар одоо биднийг ингээ устгах юм уу эзлэн төрөм хийлгэр шийдэж байгаа юм байна гэж ойлгоод нөгөө хүмүүс маань мэдээж ингээ хамаг байдлаараа ингээ хоорондоо нэгдэж байна. Яаж тэмцэлцэх вэ гэхэд нэг бодох одоо хугацаа чалга бүгдээрээ л ингээл зэвсгээ гаргаад донгоцоо явуулаад бүгд одоо эх орныхоо төлөө хайртай хүмүүсийн төлөө гэл тэргүүд нэгдээд дайцж байна. Сэрүүцлээ үзүүлж. Энэ хүмүүс үнэхээр ингээд өндөр өөрсдийнхөө хувьд бас нэг өндөр хөгжигдсэн зүйлээр утсан байгаа шүү дээ. Тэгээ утгаа алтлаа ингэж
амьдрсан байна. Нэг юмсууд нь ингээд сонирхолтой болоод яг одоо бүгдээрээ ингээд нэгдээд энэ харийн гэж байгаа энэ төлөвтэй ингээд тэмцдэг нь ингээд нөө талаасаа айцтай амь аврах хэрэгтэй бүгдээр нэгдэх хэрэгтэй гэж тэмцэж байгаа ч гэсэн цааталт нь ингээд тийм баяр агаад байна. Дуучтай. Дууч мэдэрч байгаа хүмүүст. Өө тэгэл тэнд дайн болж байгаа хүмүүс өрөвдөж байгаа гэдэг зүйлийг ч гэсэн ингээд мартцсан байсан. Одоо болохоор чин сэтгэлээс сэтгэл нь ингээд би биний хотлоо өвдөж эхэлж байлдж байгаа хүмүүсийгээ хараад үлдсэн хэсэг нэг нь. Тэгэл энэний эхлийг тавьсан тэр галзуурлыг эхлүүлсэн энэ шин цэргүүд гэсэн ингээд бүгд ингээд тулаанд оролцож таа баяртайгаар. Тэгэл энэ ер нь ингээд тэр тулаанд өрөлжилж чинь л та. Тэр нэлээд хүчтэй ингээд эсрэг талынхан харийнхан дарж орж ирээд хүмүүс болохоор эхлээл эвгүй байсан уучраа олохгүй байсан сүүлдээ амар сайн нэгдэж эхлээл тулаанд энд ингээд бас нэг юм анзаарчлах юм ингээд бүх хүмүүсийн хараа нэг одоо зорилго руу ингээд чиглэлсэн хамаг анхаарал нэг газар руу чиглэлсэн байна. Тэгэл яг ингээд жоохон ингээд яалгах гал эвгүй болоод эхлэнгүүт бүгдээрээ ингээд нэг тийм нийтээр нь ингээд нийтэд ингээд хүлэн зөвшөөрөл явагдчих. Амар их айц төгшүүр ингээл огцом гарч ирэл нөгөө талаар шин зүйлтэй нүр тулж ингэж баярлсан. Тэгээ одоо ялагдаад устчул яана гэсэн айц гарч ирсэн. Гэтэ тэрэнд нь цаана нэг хүлэн зөвшөөрөл. Одоо ингээл ялагдвал тэгэл хүлэх нь хамгаалж чадвал чадна. Тэгээ энэ айц нь алга болж. Одоо зүгэл тишээ бүгдээрээ ингээд тулдж байгаа хэсэг нь одоо тэгээ хойно үлдээд одоо тулж байгаа харж хойноос нь дэмжиж байгаа энгийн ард иргэд бүгдээрээ л нэг хүлэн зөвшөөрөл хүртсэн. Тэгэл тэр айц нь ингээл алга одоо алга болол эхлэнгүү тэгэл тултал нь тулдж байгаа л хүн хамаагүй. Тэгээд энэ жоохон хүмүүс хүртэл одоо энэ байдлуудыг нь хараад ингээд нүдэн том болоод амар биширж байна. Угаасаа ингээл дайралт ороод ивлэнгүүд угаасаа дэлхийд хаана нуугдах вэ? Дэлхийгээр нустах чадaltaй зэсэгтэй хүмүүс ирж байгаа. Тэгэхгүй бүгдээрээ зөвөр л хүлээж өөр гар өдөр байгаа цэргийн баазууд бүгдээрээ ер нь бол нэгдээд энтэй тэмцэж байгаа. Тэгээ энэ байдлыг нөгөө харийнхан дотроос ингээ харж ин л та дүнэлтэй ээж. За өргөжлүүлээд юм тэр зэн дараа тусдахгүй. Бидний хувьд ингээ судалж сурах зүйл байна гэж зогсох уу? Гэт. Тэгээ эднэр яг зогсож байна. Хүмүүсийг ингээ бүгдийг нь хараад. Бидний хувьд эднээс суралцах зүйл байгаа юм байна. Тэгээ тэрийг үн цэнтэй гэдэж бид нар шийдлээ гээд. Дайралтыг зогсоож. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг ингээд хин нэгнээс сурах зүйл байна гэж олж харах бол амар үнцэнтэй. Өндөр үнэлгээ юм бэ. Энэ хайр гарахын эднэр ингээд сул дорой орших уу гэж тоо. Чиглэлаараа ингээд илүү үгүй мэдж байгаа гэсэн бас сул дорой орших уу гэд шууд ингээд дээрээс нь харахгүй байгаа байхгүй шалгаж үзнэ. Юу ажиллах уу? Сканерч чинь ямар ашигтай вэ гэл. Тэгснээ дараа ингээл энэ одоо амьд оршихуунаас бидний хувьд сурах зүйл байна гэж дүнэнгүүтээ шууд зогсож байгаа юм л тийм. Маш өндөр хүчний хөгжилтэй гэдгийг харуулдаг юм л та. Тэгээд энэ хүмүүсийн хувьд одоо энэ харгийнхны хувьд тэгээд сурах зүйл нь гээд юу үнцэнтэй гэж харсан бэ гэхлээр сэтгэл хөдлөлээ.
Эндээс өөрсөндөө сурч ойлгож авах зүйл байна гэдгийг хараад үнэлсэн. Сэтгэл хөдлөл. Тэгээд дайралтаа зогсоод өөртөө элчийг явуулаад зарлж ин л да. Одоо бид нэр та нараас ингээд суралцах зүйл байгаа юм байна гэж үнэлээд дайралтаа зогсоож байна гэж хэлж байна. Тэр хамтарч ажиллах уу? Санал болгоч. Тэгээ мэдээж энд нь болохоор нөгөөдөл нь дийлгүй гэдгийг мэдчихэж байгаа болохоор хамтарсан дээр гэдэг хайрлаа гэдгийг мэдчихэж байгаа болохоор бүгдээрээ шүрж ин л да. Тэгэл осготой нэг за бид нэр ингээд шүрж байна. Тэгээ оронд нь бас бидний тавих нөхцөл байна гэдэг энэ зүйлийг хэлж байна. Тэгээ мэдээж энэ хүмүүсийг судлах сонирхол өндөр байгаа болохоор нөгөө бид маань за ямар нэгэн нөхцөлийг тавьмаараа ингээ асууад бид нар тэгвэл манайд ч үзмээр юм. Та нар аль хязгаараас ирсэн? Тэр хязгаарлал чи явж үзмээр юм. Бидний хувьд бол одоо судалгаа одоо орон зайд энэ хүртэл сансрыг энэ хүртэл судлаа түүнээс цааш юм байхгүй юм биш үү гэд зогссон байсан. Та нарыг ингээ орж ирээ та нартай тулж байхдаа бид нэр тэмүүлэх зүйл байгаа юм байна гэдгийг олж харлаа гэж хэлж байна. Тэгээ энэ бол юм шүрч. Тэгээд зөвшөөрч бидний хувьд бол энэ бол амархан зүйл. Тэгээ энэ зөвсөлжил явагдсны дараа нөгөө харь харийнхан маань өөртөө ингээд одоо энэ байршлаа мэдээж илгээсэн. Тэгээд тэр том ингээд илүү их хөлгөө онгоцууд судлах гад тэр одоо аймгийн тэр оддын систем аймгийг тэр дэлхийн хүмүүсийг судлах гад хурж ирж. Тэгээ одоо буцаж явах гэж байгаа бас хөлгөө онгоц хүмүүсийн наваад өөрсдөө руу ингээд авчнаа. Тэнд хэн явах вэ? Тэгээ мэдээж энэ болохоор хамгийн түрүүнд нөгөө шинэ үеийн цэргүүд маань бид нар явна гэд одоо дотроос саналаа явуулж байгаа юм л та. Өөртөө удирлаа. Харамсахгүй, айхгүй байна. Цаатах тий хязгаарын цаатал. Өөр шинэ амьдралын өөр шинэ зүйлээ нөгөж бид нэр ингээ өссөн. Аюултай байсан ч хамаагүй, өвгөөсөн ч хамаагүй, ихлүүлсэн зөвлөгөө хариуцлага ингээд бид нэр өөртөө өрөөд явмаар байна гэд хэлж дээ бид нар. Тэгээд тэд нар хүлэн зөвшөөрч мэдээж анх удаа хүн явуулах гэж болохоор ямар ингээ орчинд очиод ямар аюултай байгаа тэр хүний бие ингэж тасан зөгчиж чадах юм уу гэдэг зүйлийг мэдэхгүй болохоор өөртөө явъя гэсэн энэ хүмүүсийг болохоор явуулж ойлголоо. За тэгээ эхний бүлэг хүмүүсийг аваад яваад өчлөө. Өөр хязгаарлуу, өөртөө руу, өөртөө байдаг гадарчлаа. Ерөөсөө л ингээд хоёлаа ингээд адилхан л нөхцөл байдалтай ингээд дүгнүүл харах. Нэг өөр өнцгөр харагдаад байна л та. Энэ харийнхан ч гэсэн ингээд өөртөө хувьд ямар нэгэн хязгаарт хүрсэн шин зүйл гээд хайгаал ийшээ тийшээ ингээд тослохгүй ингээд явж исэн. Хүмүүс нь болохоор энэ хязгаар дотроо болчлоо гэж бодоод ингээд тосон байдалд орсноо хүлээн зөвшөөрөхгүй ингээд оршиж исэн. Тэр дунд нь тэгээд яг тэрийг мэдрээд байгаа хүмүүс нь бүр галзуурах гад. Галзуурсандаа ийм үйлдэл хийж байна. Харийнхан болохоор тэр ингээд хвчлийн оюун ухаанаараа ингээд юмыг ингээд логикоор хараад ингээд явдаг. Сэтгэл хөдлөл гэдэг энэ зүйлийг хараад шинэ зүйлийг бид нэр ирдэм байна гэж судалж хэлсэн. Тэгээ амьд оршихын хувьд дахиад ингээ хөгжих нь энэ сэтгэл хөдлөл гэдэг энэ зүйлийг ойлгож өөрсдөө бий болгох нь дутагдаад исэн юм шиг. Энэ харийнхан. Тэгээ мэдээж нь дэлхий төрөөд ирсэн байгаа энэ харь ороод амар өвчмтэй хүмүүсээс судалж байна. Тэн дундаас ингээд тэр маш бүр ингээд галзуурхад хүргэдэг бүр ингээд нөгөө өндөр мэдрэмжүүдийг мэдрэгдэг энэ өсөл хөдлөлүүд маш өндөр анхаарал татчихсан л та тэр уур хилэн гомдол галзуурал гэдэг маань өөрөө юу юм яагаад хайр дурлал гэх. Тэгээ энэ бүх зүйлийг ингээд судлах тусам энэ харийнхны амьдрал нь илүү өнгөтэй болж өнгөлөг сэтгэл хөдлөлүүдийг мэдрэмжүүдийг судлах тусам хамт явсан одоо харийнхан
Харин аваад өөртөө явцсан тэр хүмүүсийн хувьд л даас сорионд болохоор таалагдчих. Тэмүүлэх зүйлтэй, шийдэх асуудлуудтай. Тэгэл хар хүнцэг сэтгэлгээг нь бол тэнд задлж чинь тэнд очиод нүүр тулж байгаа зүйл. Тэгэд хамгийн түрүүнд харагдсан уйдсан дайн хийж жоохон эсвэл санаа тайвширдаг залуу ч гэсэн нөгөө дараагийн харгийнхантаа явах бүлэг хүмүүс бүртгүүлсэн. Одоо л ингээд яг өсвөр насны хүүхд баярлж догдолч. Тэгээ энэ хоёр ингээд хоёр тал маань ингээд солилцоо хийж аваад тэгээ аль алиндаа яг хэрэгтэй энэ пазлыг аваад аль алиндаа ингээд хэрэгтэй пазлыг би бинээсээ авч солилцаад тэгэж нэг тийм шинжлэгдэж байгаа процесс харагдчихэв. Тэгээ яг энэ солилцооныг өөрсдөд нь хэрэгтэй зүйл гэсэн. Энэ тэнцүү солилцоог хэрэгтэй зүйлээ би бинээсээ аваад үргэлжлэж байгаа нь аль алинд нь таатай. Бүр болохгүй бол ингээ бүгдээрээ ингээ үгүй гэл энэ үйлдэлийг хийсэн галзуу цэргүүдийг бол одоо хүмүүс бол үнэлж байна. Хийсэн үйлдлийн дууч байна. Ойлгоод. Тэгэл нөгөө хүмүүс нөгөө тэмүүлэх зүйлс гэд шин зүйл гараад ирсэн болохоор тэнд ингээд амьдрал дахиад ингээд эрчимтэйгээр маш нөгөө үргэлжилж эхэлж байна. Дахиад нэг тэнийг цэг байгаа гэд харуулсан чинь тэгвэл тийшээ зүтгэнэ гэд. Тийм болохоор тэнд тэгэл олноороо тэгэл амьдралынсаа уйдаал вэл ханаа ч юм уу яаж өөрийнхөө хэргийг гарахыг мэдэхгүй байгаа хүмүүс баг байхгүй. Тэгээ хүндрэлтний хувьд бол өөр орон зайд нөлөө тавьсан шинэ нэрэн үе эхэлж. Дуусчлаа.